Ардын хөвслийн их баяр наадмын түүхийн цуваанд алдраа дуудуулсан удан турдан хөлгүүдийн талаар цувралаар хүргэдэг NTV телевизийн 100-ны хөлгүүд нэвтрүүлгийн 15 дахь дугаар эхлэж байна. Энэ удаагийн дугаар Түвэнгийн Баян цагаан сумын харьяат Өлзийн улсын их баяр наадам нэг төрүүлж хоёр хаман хөзөөдөж хоёр харигдсан хурдан хул азраг. Мөн ардын хойшлын оюун их баяр наадам нэг төрүүлж хоёр хаман хөзөөдсөн Түвэнгийн сэргэлэн сумын харьяат Монгол улсын тодмондоо яж Дамбад Аржаагийн ононгийн авраг хэрмөрний талаар хууч хүргэнэ. Боржгин Сэцэн ангийн хөшөөг 1923 оны засаг захиргааны өөрчлөлтөөр Сэцэн хан аймгийн Оцол сансар уулын хөшөө болгосон. Энэ нь одоогийн Говь Сүмбэр аймгийн нутаг бүхлээрээ Дорногов аймгийн Далан Жаргалан, Хараа Айраг, Дэлгэр хэд, Дундгов аймгийн Цагаан Дэлгэр, Говь Угтаал, Баян Жаргалан, Төв аймгийн Баян Жаргалан сум гээд 8 сум хамаардаг байж. Дээрх хөшөөг 1931 оны 2 дугаар сарын 7-ны өдрийн баг хурлын тогтоолоор Дорногов аймаг Төв аймгийн харьяанд туваажээ. Сансар уул одоогийн Говь Сүмбэр аймгийн төвөөс зүүн тийш 34 км-т байдаг. Оцол гэдэг нь төв хэлний гэгэн гэрэлт гэсэн утгатай үг гэж судлаачид бичсэн байдаг. Энэ нутгийн уугуул Өлзийн 1931 оноос өмнө Оцол сансар гэж байгаад 1931 оноос хойш Богд хан уулын зогсоол жаргалантын хөшөө буюу одоогийн Баян цагаан сумаар нутгалдаг байж. Баян цагаан сумаас улсын наадамд 7 азраг төрүүлсний хамгийн ихнийх нь 1929 онд төрүүлсэн Өлзийн хул азраг, 1931 онд Батвингийн их зэгэл, 1936 онд Батвингийн баг зэгэл, 1954 онд Гомсрөнгийн туулай хэр, 1986 онд Данзан нэмийн хүрэн, 1994 онд Даваа хүүгийн цолмон халтар, 1997 онд Даваа хүүгийн зул хонгор гэсэн 7 азраг Баян цагаан сумаас улсын наадамд төрүүлсний хамгийн ихнийх нь Өлзийн хул азраг. За тэгэхээр өнөөдрийн манай нэвтрүүлгийн их насны мордынхын дугаарт Монгол улсын тодмондоо яж ононгийн авраг хэр гэдэг мөр байсан бол одоо азарганд нь бол 1920-ад оны сүүлч 30-ад оны үеэр тодрон гарч байсан Төв аймгийн Баян цагаан сумын Өлзийн өвгний хул гэдэг одоо хурдан азаргын талаар бид бас одоо нэвтрүүлгийнхаа үзэгчдэд мэдээлэл хүргэнэ. За Өлзийн өвгний хул гэдэг азаргыг бол удам өгшлийг нь гэвэл одоо Боржгин Сэцэн ангийн хошууны Баастай ногоон гэдэг азарганы өр Баруун Чойрын хийдийн Ловн лам Готов жунайн одоо Харамн засгийн их наадамд айраг дөрүүлсэн хурдан хээр азарганы одоо үрээ гэж одоо Монголын хурдан морины түүх зохиолд одоо бас бичсэн байдаг. За 1920-ад оны үед Төв аймгийн Баян цагаан сумын улсад 50 гаруй төрүүлж 200 гаруй айрагдсан энэ олон хурднуудын 3 сурвалж өгшлөнд Батвингийн хонгор халдсан Өлзийн хул нэрмжимээгийн төмөр шилбэр өгсөн энэ 3 хурдан азарганаас одоо салаасан байдаг. За тэрний нэг нь бол одоо Төв аймгийн Баян цагаан сумын Өлзийн өвгний хул гэдэг азарга. Төв аймгийн Баян цагаан сумын уяач Өлзийн хул азраг 1929 оны ардын хөвсгөлийн 8 жилийн ойд дөрөв магна 1931 1934 оны ардын хөвсгөлийн 10-13 жилийн ойн хоёр наадамд Батвингийн хонгор халдсан Хинти аймгийн галшир сумын халдрын хөрөн азаргануудын ард орж аман хүзүү 1933 онд ардын хөвсгөлийн 12 жилийн ойгоор айргийн 5 1928 оны ардын хөвсгөлийн 7 жилийн ойн хоёр наадамд айргийн 3 турдаж нийт улсын хоёр наадамд нэг төрүүлж хоёр аман хөзөөдөж хоёр айрагдсан хурдан ажнаа. За Өлзийн өвгний хул гэдэг азарганаас бол одоо 3 хүнийг одоо олон жил хурдалсан та 3 нэг гүү тавьгаа 3 хүнд эрхийн өгсөн. За нэг нь бол Баян цагаан сумын Чимгийн Балдан гэдэг хүн. За нэг нь бол өөрийнх нь одоо хүү. Нэг нь Маранбин Баяр гэдэг 3 хүнд одоо гүү тавих эрх өгсөн. Тэгээ хойтон жил нь хул унганы 3 хул азарганы 3 төл 3 унаг гарсан чинь Баяр гэдэг хүний Дондгийн Баяр гэдэг хүний тавьсан гүүнээс нь 90 саарл унаг гаргасныг хараад Өлзийн өвгөн гэдэг хүн. Энэ миний энэ зөнөг хол одоо өөрийнхөө эзний хүүхдийнхийг сулдуулаад энэ Маранбин шулгахыг чангадуулсан байх гэж хэлжсэн. Тэр нь бол одоо хожимо Монгол төрийн их баяр наадамд айрагдсан Маранбин баярын босоос харал гэдэг алдартай хурдан азраг. Төв аймгийн Баян цагаан сум 3 дугаар багийн сайн малчин баярын сааралдаа төрүүлж цолоо магтууллаа. За одоо явсаар гоод өөрөө чинь бас 94 онд өөрөө чинь унж улсад айрагдсан хурдан саарал азарганд хүртэл хамаарах байх шүү энэ саарал азрагч одоо. Ийм алдартай хурдан азраг бол одоо Өлзийн өвгний хул гэдэг азраг байсан байгаа. Тэгээ 1929 онд төрүүлээд 1931 онд бол Цэрэг ба улсын наадмын 10 жилийн гэхэд одоо манай Баян цагаан сумын Батвингийн их хонгор халдсан гэж галшрын Амгалангийн дагимд очир мэрэнгийн унган хонгор халдсан сарганы ард орж аман хүзүүцсэн байдаг.
Тэгээ Үлзий өвгний хул гэдэг азаргыг бол одоо үнэхээр хурд азарг байж гэдэг нь амжилтаас нь нотлохоос гадна үр төлөвүүд нь бас нотлсон. Тэгээ нэг амд амтсан яриа байдаг. Одоо манай өвөө за тэгээд манай сумын ахмад настай хүмүүс бол ярьдаг байсан. 1980-90-ад оны үед. Үлзий өвгөн гэдэг хүн яаж хул азаргаа уйдаг байсан бэ гэсэн одоо Баян цагаан сумын Юндангийн Батуйн гэж уяач байсан л да. Одоо тэр хурдан морьтой Цэгмэдийн Батуйнгаас өөр улсын нааданд соёолн төрүүлсэн азраг дөрвт оруулсан тэр Юндан хөлөгчийн хүү Батуйн гэж хүн байсан. Одоо байвал 1800-аад оны сүүл үеийн хүн. Тэгэхээр тэр хүн бол ярьж байсан байгаа. Одоо манай нутгийн ахмадуудын ламд амтсан яриа шүү. За тэгээд Юндангийн Батуйн гэдэг хүн бол одоо Үлзий өвгөн гэдэг айлаар буугаад хавар юм хавсрагтай одоо хөдөө нэг хаврын нэг өдөр байдаг та. Тэгээд одоо буус юм шиг байгаа бодвол. Тийм өдөр буусан тэгээд уяаныхаа 3 чандам уяаныхаа 3 мод гэж одоо ингээд цуулаад зооцсон байсан 3 модоо ингээд чандан болгоод зооцсон байсан байгаа. Тэгээ тэр Батуйн гэдэг хүн асууж ирсэн юм гэсэн тэр Үлзий өвгөн гэдэг хүнээс. Гэхдээ та яагаад уяаныхаа 3 модыг одоо ингээд чандан болгоо зооч өгч. Би наад гарч борцны үлгүр хийх гэж байгаа маа гэдэг. За одоо нэрэл борцны үлгүр хийх гэж байгаа юм байна да гэж одоо тэгээд л одоо санаач орсон ч юм уу тэгээд гэрт нь одоо орж суужгаад ярьж яваад эргээд нэг гараад ирсэн чи өнөөхийнхэн дунд улсад нөө төрөөс хурдан хул азаргана. Салхиныхаа өвд хардсан өнөө 3 модны дунд зогсож идэг юм. Тэгэхээр нүгэн буцаж гэрт нь ороод үгүй таны хурдан хул азрагч чинь өнөө борцны шүүлгүүрт оролцолдсон байх шүү дээ гэсэн харин би наадах гэж борцолж байгаа маа гэж байсан гэж. Тэгэхээр ухаанда хаврын хөгс салхинд одоо яг салхиных нь өвдөөс харуулад уяад өнөө 3 модныг одоо эргэхгүй байх нь шүү дээ азраг. Тэглэр салхигаа хараад л одоо тэгээд салхиныхаа өвдөөс л зогсож байсан. Тэгээ хул азрагаа яадаг юм бэ гэж хараад байсан чи оройхон болсон. Хөгшин гараад нохоо тавиараа би азарг тавилаа шүү гэдэг адууг нь илшхүү нэлийн зайтай гаргаж ирж орхив. Тэгэл хазарын өнөө 3 шундраас хазарын мултлаад явуулдаг. Азаргч ирчээрээ таралдаг араас нь нохоо тавингууд нохоо туулгаа гараад өгдөг. Тэгээ одоо хаврын салхинд нэг өсөндөө тэгж онгойлгодог хүн байсан юм шүү дээ гэсэн тийм амд амтсан яриаг Юндангийн Батуйн гэдэг хүн ярьсан манай нутгийн ард олны дунд одоо их тархсан байдгийн. За тэгээд ер нь бол Үлзий өвгний хул гэдэг азарг бол одоо удамшаад баярын босоос хаарлууд гэж баяр гэдэг хүн чинь улсын наадмаас одоо нийт Батуйн гэдэг хүний морьтой нийлүүлээд бол улсын наадмаас 10-аад төрөө 20 гаруй айраг авсан ийм одоо мундаг уяач байсан. Төв аймгийн Баян цагаан сумын одоо тэр Үлзий өвгний хулаас удамтай баярын босоос хаарлууд гэдэг адууны удамтай одоо олон хурдан азрагнууд бас төрийн баяр наадам болон улсын наадамд айрагдсан байдаг. Тэгээ тэр баяр гэдэг хүнийх нь хөрөг нь бол улсын алдарт байж мөржвийн тожил гэдэг хүнийх нь одоо унган азарг нь бол одоо улсад дөрөв төрүүлсэн Данзан нэмийн хөрөн гэдэг алдартай хурдан азарг. За ингээд бодглохлоор бол одоо үнэхээр тэр Үлзий өвгний хул гэдэг азарг 1920-ад оны үед тодрон гарч одоо энэ Баян цагаан сумын энэ олон хурдан адууг бол одоо бий болгоход нь одоо нөлөөсөн ийм хурдаа гэж ярьдаг. За даваа хөө манлай дээр нь бас хэлдэг. Манай нутагт бол одоо Наваанрангийн Тэмээ хэр гэж мундаг хурдан азаргыг одоо Цэгмэдийн Батуйнгаа адууны удам өгшөлтэй Наваанрангийн Тэмээ хэр гэж одоо хурдан азаргыг аваад манайх азарг тавиад тэрэнд Үлзий өвгний төлийн хулын төл одоо хулгүй хураалгаад тэгэд 1960 онд одоо 90 оног гарсан. Улсын наадам нэг төрүүлж одоо нэг ам үзүүд ч 2 харигдсан алдартай Данзан нэмийн хээр гэдэг мөр гарсан гэхлээр бол үнэхээр энэ Үлзий өвгний хул гэдэг азарг бол одоо Данзан нэмийн хээр за тэгээд олон хурдан адууны одоо их болсон. За магадгүй Банзрагчийн аврагсан эрд гэдэг мөрийг бол одоо Батуйнгийн хөгцөвдөр гэж улсад 2 удаа харигдсан азаргны төл гэж ярьдаг. Тэгээ ихийн ямар одоо удамтай гүү байсан юм бэ гэж одоо манай Баян цагаан сумынхан Мингэт Тандан сүрэн гэдэг хүний одоо 85-ны наран дээр даваа хуугуул бол одоо асуухад манай баярын адууны цагаан хонгор гүү байсан шүү дээ гэж ярьсан байгаа. Тэгэхээр тэрийг дээш нь хөгөөд мэдэхгүй ч гэсэн одоо Маранбийн баярын саарлууд гэдэг чинь бол Үлзий өвгний хул тамаарна. Тэгэхээр тэр зүсээ татсан цагаан хонгор адуу төрсөн байхыг үгүйсэхгүй. Гэх мэт амд амтсан яриагаар бол манай үнэхэрийн одоо хурд тарьсан азар бол энэ Үлзий өвгний хул гэдэг азар. За дээхэн үед суван дээр бол одоо Оцол сансар уулын Үлзийн хул гэдэг байсан. За одоогор бол Оцол сансарын нутаг бол Дорногов аймгийн Ихэт сумын тэр чигийн нутаг. За тэгээ одоо чухам Үлзий өвгөн гэдэг хүн тэнд төрсөн юм уу? Одоо цуван дээр бол сүүлхэн хэрийн улсын наадмын 1930-аад оны цуванаар Төв аймгийн Баян цагааны Үлзийн хул гэдэг азар байсан гэдэг нь бол одоо цуванаас батлан харагддаг ийм одоо түүхтэй юм аа. Төв аймгийн
сэргэлэн сумаас улсын их баяр нааданд 5 их насны мөр төрүүлсний хамгийн сүүлчийнх нь Монгол улсын тод манлав яаж Дамдаржигэн ононгийн авраг хэрмөр. 1957 сэргэлэн сумын Батсүхийн харлаг, 1964 онд Монгол улсын мандав байж Навааны одын дөнгөн хүрэн, 1967 онд Монгол улсын мандав байж Дамдангийн Аранзал уурал, 1974 онд сэргэлэн сумын үе Чулуунбатын хээр, 2001 онуудад Монгол улсын тод мандав байж ононгийн авраг хэрмөрд улсын баяр нааданд төрүүлжээ. Сүхбаатар аймгийн Уулын сумын уяаж Бадмын агваны унган атуу, авраг хэрмөрний эцэг Уулын сумын уяаж Ариагийн Чүлтэн жамцын зээр дазраг, Уулын сумын атуучин Ариагийн улаан Чүлтэн жамц нар ах дүүс. Зээр дазрагны эцэг Уулын сумын Ламтны саарал, Галшир сумын унган Галдангийн Далиу ногон азрагны удамтай азраг байсан. Харин их нь Уулын сумын уяаж Онгон Чүлтэн гэдэг хүний хурдан бор азрагны төл борогчгүй. Ихийнх нь эцэг Чүлтмийн бор азраг Орлын баячуудын адууны унган азраг. Бор азраг баггүрүү наснда Уулын суманд дараалан төрүүлж соёолон алдаад хавчиг азраг уяад сумынхаа наад 8. 1961 онд 8 настай азраг бүрэн цогтын нааданд Лүндгийн босоо завдрыг биелж төрүүлсэн. 1962 онд Сүхбаатар аймгийн ойгоор хөдөлж ирээд айргийн 3-т орсон. Ийхүү хурдан бор азрагны удамтай Чүлтэн жамцын зээр дазрагыг Агван багш 1989 онд соёолон болдог жил нь худалдан авсан байдаг. 1990 онд хавчиг азраг уяад Монголын нууц төвчөний 750 жилийн ойн их баяр нааданд 100 дотор хурлуулсан байдаг. Үүнээс хойш зээр дазраг уяг дагууч олон сайн төл гарсны нэг нь тод манлав байж ононгийн авраг хэрмөр. Хэрмөрний их Уулын сумын нааданд төрүүлсэн Доржигтвийн адууны хүрэн азрагны төл богон алтаргүй. Дээд удам нь Галшир сумаас халдсан суманд ирсэн Галдангийн Далиу ногон Хүүхэн шүүлэнгийн хээр мөн Орлын баячуудын хүрэн адууны удамтай. Ийхүү Чүлтэн жамцын адууны зээр дазраг Доржигтвийн хүрэн азрагны төл богон алтаргүй хоёрын дундаас 1990 оны цагаан морин жил эрхээр унаг гарсан Монгол улсын тод манлав байж ононгийн хэрмөр. Хэрмөр хэрхэн эзэн солигдсон түүхийг харвал унган эзэн Авган багшийн хадам аав Гомжвийн төрсөн дүү Шагдар сүрэнгийн хүү Ганбаатар азраг тавих үрээ өгөөчхээр нь шүтлэн хэрүүрийг бэлгэнд өгсөн байдаг. Ганбаатар үеэж хязаалан агтлаад Уулын сумын уяаж Батчрын донд төгсөн. Донд уяаж Мөнх хаан сумын Баян Мэтрэн бригадын уяаж Одонд өгсөн. Хэрмөр адун сүрэгтэн тогтохгүй 2-3 жил гүйсний эцэст буцаагаад Дондвийн дүү Базар Аргачаа төгсөн. Базар Аргачаа гэдэг хүн Даалууны мөрөд уралдуулаад Уулын сумын Осгоо буюу аймгийн алдарт байж Алтан гэрлийн Мөнхчд төгсөн байна. Мөнхч уяаж 1997 онд 7 настай мөр уяад Уулын сумын Уул Баян Мөнх уулын тахилгад төрүүлсэн. Энэ нааданд тухайн үеийн хурдан мордуулах Мишгин Баазарын цагаан мөр, Уулын сумын Борын магны хонгор мор хоёр хөтлж ирээд Хэрмөр дайрч төрүүлсэн байдаг. Ингээд улсад Уулын сумын унган буурал азаргаа харигдуулсан ганх уяаж улсын мандав яаж сугарнаар Хэрмөрийг худалдан авснаар алдрын замл нь эхэлсэн түүхтэй. Тэгэхээр өөрөчөө хувьд бол одоо Хэрмөрөө унж уралдаж байсан ер нь Сүхбаатар аймгийн Уулын сумын Агван гэдэг хүний одоо унган олон төвнийхээ дунд Агван багш гэдэг хүний унган адуу бах тийм ээ. Ер нь Хэрмөр яаж танаад ирсэн энэ талаар нэхлээд хоёлаа сайхан яриагаа эхлэж бодлоо. Хэрмөр одоо хамгийн анх манай нөгөө хадам сугарах хоёр л уулуу яваад тэгэл тэнцээс нэг адуу мадуу ус авах байж байгаад тэгээд тэр яг очихт нь тэр уулууны нэг дахилга наадам болсон юм бэл. Уулуу юм хуулын дахилга тийм ээ. Тэгэл тэр наадамд анх л Хэрмөр төрүүлэл тэгэл авна барина гээл хамгийн анх одоо сугарах л хадам хоёр явж байгаа л тэгэл авъя баригээ тэр осгоо гээд уулууны тэр үнтэй яриад тэгэл авсан юм билээ. Тэгээ авчаад мөр авсан гэд эхлээд аавд ирээд хэлээ тэгээд нөгөө ямар мөр авсан гэд аав асуугаад байсан. Нөгөө манай нөгөө халдсан мөр үгүй улсын амаа хүзүүдэг халдсан мөр. Тэр халдсан мөртөөгөө жишээл яриадсан юм билээ. Халдсан мөрнөөс ер нь ямар хов гээл тэгэл асуугаал байсан. Ер нь юмараа халдсан мөрнөөс нэг илүү яриад юм. Тэгэл за тэгвэл авъя гэд ярьсан байгаа одоо тэгээд ингээд үлдэгдэл бас нэг юу яасан эхний нөгөө мөнгө цаасан дээр бас нэг нэмж мөнгө яасан бас ингээд өртөг дутуу байгаа. Өртөг юм байгаа. Тэгэл анх одоо авч ирсэн 97 оны хавар ирлээ. Тэгэл ирсэн жилээ бас уйж байгаа гайгүй байсан юм а тэгээд ирсэн жилээ уралдаагүй тэгээд өнцсөн. Манай нэг бас нэг хөрөмөр бас гайгүй хурдан байж байгаа хөрөмөр тэр жил уралдаа. Тэр чинь нэг 97 онд чинь нэг айгүй тийм гантай жил байсан шүү дээ. Халуун. Тэгээд тэр жил уралдаагүй тэгэл
дараа жилээс нь улсад оролдол ярмарч амгаж болж байна. Анх хараад авч бол одоо ер нь хурдан мөр гэдэг нь бас гадарлаж илээсэн багтаад бол. Гэхдээ тэгээд нөгөө тэр чинь нөгөө халдсан мөртөө нөгөө талига чинь аяах манайд бас байсан юм аа. Таландаа аяж шүү. Тэгэл би нөгөө хүүхэд байсан. Тэгэл аяах тэр аав хоёр нөгөө суурхаас асуувал ямар мөрөө гэл. Тэр аюуших юм бас нэг хэрмөр хурдан толгой хилдэг хэрмөр. Тэгэл тэр мөртөө хүртэл зүрлүүлж яриад тэгээд байсан. Тэгэл таригтлогой урттай тийм өндөр сэргээтэй тийм мөр гэл яриад байсан. Тэгэл аав гээд тэгээд чинь хэрмөрийн чинь нэг 53 явуулаад нөгөө 53-наас зам амта жоохон саадч матаад. Тэгээд би бидэд багангаа дээр тосч харж ирсэн. Тэгсэн аяах нэг толгойг нь харчаал маягтай мөрөө нал гэл тэгжсэн. Тэгэл буулгаал яасан туранхай тийм нуруугаа авцсан хэрмөр. Мангар тийм томтлоготой. Бас л одоо ер нь тэрмөр шиг одоо тийм хийцтэй мөр ер нь бас одоо тэрнээс хойш ер нь яасан гэж шүү дээ. Ер нь л харсангүй. Тийм бас янзын мөр л байсан шүү. Тэгээ баган гадар тосч аваад. Тий. Тэгээ манайхын өвгөнтөд байсан юм а тэр жилж. Тэгэл өвгөнтөд байж анх ирж ирсэн. Тэгэл буулгаал. Тэгээд ирсэн тэр 97 онд дуралдаагүй. Тэгээд 97 оны намар энэ Малайзын ерөнхий сайд ирээд тэрэнд анх уралдаад. За Монгол улсад аль бисны айлчлал хийгээ тэрэн зориулж бисрэг наадам хийсэн. Тий. Тэр Малайзын ерөнхий сайд ирж энэ Жаргалантын хамт нэг наадам хийгээ тэрэнд тавлаал. За. Тэгээд хаврын нэг лөндууганд бас нэг наадам хийсэн юм аа. Тэрэнд дайрагдаал. Тэгэл улсын наадамд 100 ам үзүүлсэн. Улсад ам үзүүлсэн. За ардын хувьсгалын 77 жилийн үндэсний хвээр наадмын их насны мордын уралдаан гарааныхаа зурхаа дээр сэргсэн. За ингээд адисын даваараа болоод их насны мордын уралдааны түрүүч өсөж ихэрэхэд Говьолтой аймгийн Жаргалан сумын уяаж Дашнымын Зандал сүрэнгийн хурдан халиумар 77 жилийн үндэсний хвээр наадмын их насны мордын уралдааныг нэлээд зайтайхан өнгөлөөд одоо адисын давааны арлуу одоо тонгоож байгаа харагдж байна. За энэ бол Хинтээ аймгийн Баян Утга сумын Кармаа юндангийн Унган адуу хязааланда зөндөө жимцэн цог уяаж байж Баян Утгад төрүүлгээд өгн үений нааданд 17 дууссан ийм одоо хурдан адуу. За 4 дээр Төв аймгийн Сэргэлэн сумын уяаж Ононгийн авраг хайр гэдэг мөр одоо 4 дээр гарч ирсэн байна. За арийнхын их насны морд ингээд нэлээд цувруухан байгаа харагдж байна. За энэ Хинтээ аймгийн Галшир сумын уяаж Мегмаржуу гэсний одоо Атун сургийн удамтай Монголын морин спорт байштай холбооны анхны тэргүүн Галуудрахын Пун цуглжир гэсний одоо сайхан хэрмөр тэр дунд шар самцтай хүүхэдтэй явна. За энэ өнгөрсөн хаврын уралдаануудад одоо их хурдан байсан Төв аймгийн Угтаал цайдан сумын Цэс сумын уяаж Баавын Гамбатын хурдан хонгормор их насны мордын уралдааны нэг 20 дээр одоо орж ирж байгаа харагдж байна. За ингээд халиумор бол одоо ер нь алдартлогоон одоо родгийн тэнд ирэхэд алдартлогоон баруун хойдрол ирэхэд бол одоо хурдан халиумор бол одоо нэлээд хол тасарсан байна. За энэ Говьолтой аймгийн Жаргалан сумын уяаж Дашнымын Зандал сүрэнгийн хурдан халиумор ингээд ардын хувьсгалын 77 жилийн үндэсний хвээр наадмыг одоо хөтлөөд барайны зурхаар одоо ер нь нэлээд ойртож байгаа харагдж байна. За халиумор бол одоо их хол тасарсан юм байна. За ард дээр нь бол одоо 4-5 мар зуруухан байгаа. Төв аймгийн Сэргэлэн сумын уяаж Монгол улсын Мандал уяаж Химэдхийн одоо хурдан цавдар мөр тэргүүтэй хэдмэр яваа. За ингээд Хинтээ аймгийн Баян Утга зүгийн Унган адуу Баян Утгийн нааданд хязаалан төрүүлж байсан хурдан халиумор. За ингээд яг буян тухаараа орж ирсэн. За халиуморны ард дээр харин Монгол улсын Мандал уяаж Ононгийн хэрморыг одоо уралдаанч Батуулд үйж нэлээд ойртож ирсэн байна. За энэхүү ардын хувьсгалын 77 жилийн Цэнгэл их баяр наадмын их насны мордын уралдаанд 300 гаруй хурдан хүлэг тоосоо өргөж Говьолтой аймгийн Жаргалан сумын уяаж Зандан сүрэнгийн халиумор түрүү магнад хурдалдаа. За их насны мордын уралдаанд ам хүзүүнд адисын давааны арлууд 4 дээр тонгоосон Төв аймгийн Сэргэлэн сумын уяаж Монгол улсын Мандал уяаж Ширүүн Барс жилийн Шилдэг уяаж Ононгийн хэрмор одоо 4 турдалаа. За энэ бол одоо Сүхбаатар аймгийн Уул уян сумын Унган орлоо өгшлийн одоо Унган адуу 3-т Улаанбаатар хотын Монгол газар компаниас харил Мянган баярын одоо хүрмөр 3 турдалж байгаа харагдж байна. За энэ бол адисын давааны руу одоо морд авахд бол одоо өнгөний мордод харагдаагүй байсан мөр. За ингээд Төв аймгийн Сэргэлэн сумын уяаж Монгол улсын Мандал уяаж Химэдхийн цавдармар айргийн 4 турдаж Төв аймгийн Баян Өнжөө сумын Инх төрийн холмор айргийн 5 турдаж нааданчин олноо байсаглаа. За энэхүү их насны мордын уралдаан барайнд орлоо. 98 оны ардын хувьсгалын 77 жилийн их баяр наадам бол одоо бичлэгэнч бас байдаг л да. Тухайд Говьолтой аймгийн Жаргалан сумын Зандан сүрэнгийн халиумгээд одоо хурдан халиумор төрүүлээд тэгэхэд одоо яг өөрөө унжсэн бах те. Тэр жил ер нь морь бүдэлсэн байх шүү. Бас нэг дутуу эргээд чиг юм. Тэгсэн улсын наадмын их насны мөр
тэр жил бодлоод тэгэл дараад нь хоёрт нь одоо яваал тэгэл халиумөр бас нэлээ холоо. Айц дээр гарч ирэх чинь нэг 2 3 дээр гарч ирлээ. Тэгэл уруудаал ерөөс хээрмөрч амуу зүүн дээр гарч халиумөрч нэлээ хол. Тэгээ урд жил нөгөө хүрмөр гайгүй байжгаад 97 онд гайгүй байжгаад бас айцтэйгүр тэр чинь бас өнгөлөө гарч ирсэн баг. Тэгээ бүр буян тухай хүртэл улсууд руу бүр орж ирээд суугаад нөгөө хөрмөрч тэгээд юу бас 10 хэдээр 16 мургаагаар ороод тэр жилийн хог энд ицсэн баг. Зөв. Тэгээд яг дараа жил нөгөө хээрмөртэй амуу зүүн дээр гараад ирэнгүүт актер бас шахаж чадаагүй баг. Тэг хол байсан тэгэл ойрхоо үүдэн ридэнд айтал тэгэл орсон шүү дээ. Тэгээд чин би ч одоо тэгэхэд бараг хасагдчихсэн таа. Тэгээд хээрмөрийг тэр алдар юу айцруудаа алдар тойрдгийн тэр даван дээр нэг юм зам чинь юм толиос нэг юм толгор болцсон байдаг шүү дээ. Тэгэл явж байгаа тэр туурааныхын чимээ бас бүр так гэл ганцаараа тавьж байгаа шүү дээ. Урд халиумөр нэлээ бол араасаа бас хөөрхөн зайтай байж байгаа. Тэгэл өстэй нэг өөр мөрөл байсан да ер. Турааны чимээ юм бол ер нь их шүүр. 98 онд одоо улсын баяр наадамд чинь тэгж уралдаа тэгээ яг улсад ихмөр бодсон л та. Тэгээд давхар уягаар Монголын шигш мөрдөмөрд их хурд уралдаан гэж болсон шүү дээ тийм ээ. Тэгэхээр ч одоо хээрмөрчд их хурдад уралдаад ер нь яасан юм бэ? Их хурдад уралдаад хээрмөр 21-ээр орсон шүү дээ. Тэр жил. Тий, анхны их хурдаар. Хээрмөр чинь бас одоо тэр анхны их хурдаар 2 дахь их хурдаар төрүүлээ тий. Дараа нь 3 дахь их хурдаар 4-өлсөн шүү дээ. 4-өлсөн. 3 их хурдад 3 их хурдад уралцсан мөр шүү дээ. Нэг төрүүлээд нэг харагдаад нэг их хурдад оролцсон мөр чи өөр байхгүй юм биш үү нэрээ? Ер нь байхгүй маань. Байхгүй. Тийм байна. За тэгээд хээрмөр 1998 онд бол одоо улсад аман хүзүүцэн. Тэрнээс хойш ер нь хээрмөр ч одоо улсын баяр наадамд нэг төрүүлээд 2 аман хүзүүцэн ер нь нийт ер нь том баг наадамд хэдэн нас хүртэл хэд уралдсан мөр юм бэ? За ер нь тэгэл хээрмөр ч нийт бараг 40-од уралдсан баг. Тэгэл ерөөс айрагдаг нь улсад нэг 99 онд амуу зүйлээ 2000 онд бас морь бодлоод хүүхэд нь очоод тэгээд буцаж ус барьж мордуулж ягаад тэгээд араас нь бас нэг 10 эдэр орсон шүү дээ 2000 онд. Тэгэхэд нэг айрагдаагүй. Тэгээ анхны их хурдаар нэг айрагдаагүй. Тэгээд нэг боржгонд нэг зургаалсан юм аа. Сүүлд. Тэгэл ер нь уралдсан 40 гаруй нь бараг хэд 50 уралдсан бах уу? Нийт. Тэгэл 3хан л айрагдаг шүү дээ. 3 л айрагдаг. Тий. Төв аймгийн Сэргэлэн сумын харьяат Монгол улсын тод мандагаяч Дамбат аржээгийн ононгийн авраг хээрмөр Сүхбаатар аймгийн Ууд уян сумын уугуул Түмэн уулынхоо дунд Агван багшимын алдарсан Бадмын агваны унган адуу 2001 оны ардын хувьсгалын 80 жилийн ойн хоёр нааданд түрүү магнайт урдалж 1998 оны ардын хувьсгалын 77 жилийн ойд Говьлтай аймгийн Жаргалан сумын уяаж Зандан сүрэнгийн халиум орны ард орж аман хүзүү 2002 оны ардын хувьсгалын 81 жилийн ойн хоёр нааданд Завхан аймгийн Баян Тэс сумын уяаж Шинэн самбуугийн Батсамбуугийн Халдсан орны ард орж аман хүзүүнд урдалсан бол 2001 оны Монголын шигшин турдмордын их хурд 2 уралдаанд түрүү магнайт урдалж 2004 оны Монголын шигшин турдмордын их хурд 3 уралдаанд айраг турдалсны зэрэгцээ 1999 онд Говьсүмбэр аймагт болсон Боржгон хурд үсгийн уралдаанд төрүүлж давхар уягаар Өмнөг аймгийн Далан задгад хотод болсон Говьшинхийн хурд анх дугаар үсгийн уралдаанд аман хүзүүнд урдалж Төв аймгийн Баян Жаргалан суманд болсон улсын үсгийн уралдаанд айраг турдалж наадамчин олноо баясагчээ. Хээрмөрийг ер нь улсын баяр наадамд тэгж 2 амуу зүсэ 2002 онд ардын хувьсгалын 81 жилийн ойгод бас их гамтай жил таарсан. Тэгээ буян тухайд одоо сүүлийн уралдсан наадам. 2003-оос нь одоо хөн 7 хот руу шилжсэн. 2003 онд ч одоо 2 онд чинь Батсамбуугийн халдсан гэдэг мөр тухай үед бол улсын наадам төрүүлээ шүү дээ. Орлоо оршооны усныхын хонгормор хэмэд тухайн хар мөргөд одоо бас цуутай мордод цугууралдсан. Тэр наадамч гэдэг юм одоо ер нь хамгийн сайн уяатай мордсон наадам ер нь аль нь гэдэг юм бэ? Хээрмөрч юусоо нэг хамгийн нэг янзын уралдахтай энэ Лөндөгөө хонгор мөрний наадам гэдээ болсон шүү дээ. За. Хавар. За. Тэрэнд л нэг өстой нэг километр гарan төрүүлсэн шүү.
Тэр хээрмөр чинь нэг тийм өөрөө бас юутай бүр дэвхэлцэл алгаж малхаад ерөөсөө мордохдоо. Нэг тийм болоод тэгэхэд нэг сайн төрүүлсэн. Тэр 80 жилээр бас их хол төрүүлгээс юм лээ. Тэр жаргалантын ам хойшоо өгсөд зам буруу явцсан гэж байна хүүхэд нь. За. Тэрс нөгөө манай нэг Борко гэдэг нэг одоо хээрмөрний зурган дээр байнга байгаа тэр чинь дунддаг байсан. Тэр тэгээд тэр жоохон буруу дээшээ өгсөн явсан. Ахиж орж ирээ тэгээд хонгор мөртөө нэг ойрхон орж ирж байна. Тэр жил бас сайн байсан. Тий Батхууган зуул хонгор гэдэг мөртөө тий одоо энэ Дашврын Ариун баяр гэдэг залуу одоо уяач болсон тэр залуу надад тийм ээ. Тэгээд төрүүлсэн. Тий. Чин танаа уянаас Алтан гэрлийн буурал гэдэг мөр бас өмнө сайхан хурлцсан баг тийм ээ. Тий тэг чин бууралмөр 80 жилээр амуу үзүүлчлээ. Үгүй 6-аас. Юу энэ талигач энэ ахи хармар тавлсан. Танаа уян дээ. Тий. За ардын өсгөлийн 80 жилийн Монголын үндэсний их баяр наадмын хурдан их насны морь гарааныхаа зурхад бүрэн хурц хэрэглээ. За энэ их баяр наадамд их насны морьдын уралдаанд бүртгэлд 840 их нас бүртгүүлснээс за энүүдээ 700 нэлээд гаргаж энэ тооны морьд мордсон. За морьд бол гараанаас гараад 1 км хэртэй газар бөөн явсны эцэст Дорногов аймгийн харьяат Монгол улсын манлаа уяач Ононгийн уйсан Алтан гэрлийн буурал морь өнгөлж эхэлсэн. За их насны морьдын төрүүч айцын даваад өгсөж байна. За айцын даваад өгсөд Өрхангай аймгийн Хужирт сумын харьяат Монгол улсын алдарт байж Гаваагийн Батхуугийн хонгор, Төв аймгийн Сэргэлэн сумын харьяат Монгол улсын манлай байж Дам Даржиг Ононгийн хээр, за гарсан цагаас эхлээд өнгөлж эхэлсэн Дорногов аймгийн харьяат Алтан гэрлийн буурал морь гурав бол энэ айцын даваад тасарч гарсан. За Монгол улсын манлай байж Дам Даржиг Ононгийн хээр морь бол 1998 онд үндэсний их баяр наадамд аман хүзүүнд хурдалж за улс бүсийн даншиг наадмуудад бол олон төрүүлж айрагдж байсныг манай морины хорхоод дандахгүй мэдж байгаа. Энэ гуравт явж байгаа Дорногов аймгийн харьяат Алтан гэрлийн буурал морийг Монгол улсын манлай байж Дам Даржиг Онон цайж хурдуулж байгаа нь. За тарихны 3 морины ард дээр 5 6 7 8 6 их нас их морь яваа. За үндэсний их баяр наадмын их насны морьдын төрүүч алдар толгоороод гарч ирлээ. За алдар толгоороод гарч ирэхэд бас морьдын байр нэлээд өөрчлөгдөж Төв аймгийн Сэргэлэн сумын харьяат Дам Даржиг Ононгийн хээр морь өнгөлж Өрхангай аймгийн Хужирт сумын харьяат Гаваагийн Батхуугийн хонгор морь хоёр тасарч гарч ирсэн. Эрхэн хүндэт наадамчдаа ардын өсгөлийн 80 жилийн Монголын үндэсний их баяр наадмын хурдан их насны морьдын төрүүч барайны газар орж ирж байна. За энэ жилийн их насны морьд өнгөтэй, хурдтай, үнэхээр хүчтэй байлаа. Ингээд барайнд ороход Төв аймгийн Сэргэлэн сумын харьяат Монгол улсын манлай байж Дам Даржиг Ононгийн хээр морь төрөө магнаа болон хурдалж байна. За аман хүзүүнд Өрхангай аймгийн Хужирт сумын харьяат Монгол улсын алдарт байж Гаваагийн Батхуугийн хонгор, гуравт Сэлэнг аймгийн Мандал сумын харьяат Монгол улсын манлай байж Монголын 2 дахь дархан төмөн ихээр тодорсон Ганбаатарын зээр талцсан морь орж ирж байгааг үзэгч та хүн харж байна. Дөрөвт Налах дүүргийн уяач Чулуунбатын бор, 5 Өрхангай аймгийн Тарагт сумын харьяат өнгөрсөн жилийн баяр наадамд 4 хурдалж байсан инэрлэлтийн ногоо морь орлоо. Одоо тэгэл тэр нөгөө авжсэн мотоциклийн дамжуулаад одоо миний хээр азрах хүртэл тийм шүү дээ. Авжсэн нөгөө мотоциклийн нөгөө тэр манайхын Баян утг руу хинти Баян утг руу өвлжөөд тэгээ хавар нөгөө 2 3 мотоцикл авсан байсан. Мотоциклийн тийш наваачаад нөгөө тэр энэ одоо миний хээр азрахны эцэг Батчаргал гэдэг Батчаргалын хүрэл шагаа гэх тийм ээ. Тэр хүн тэр мотоциклийг аваад тэгээ мотоциклийнх нь оронд нөгөө гүү гүн гэж байгаа гүү мөн бас юу болоогүй юм ааш. Тэгээд энэ тэр мотоциклийг хөлсөнд ирсэн гүү байцаахгүй. Хөрөнгүү. Тий. Тэгээ аавыг нэг та манай адмаас үзэж байгаад нэг 3 байц авчих. За. Өөрөө үзэж байгаад авчих. Тэгээд энэ энийг авъя гэсэн чинь хөрөн байцыг өгөхгүй гэсэн юм байна. Энэ яадаг байцыг гэсэн манай хурдан хөрөн мөрний одоо дүү байгаа маа. Тэг календарийн нүрэн дээр байдаг их олон медальтай хөрөн мөрний зураг байдаг тийм ээ. Тэрний дүү одоо яг төрсэн дүү нөгөө энэ хөрөнгүүг бол өгөхгүй гэдэг. Тэгвэл юу яачих юм бэ энэ орныхын дахиад байцыг өгөөд авъя энэ чинь гэдэг. За. Тэгээд тэр хөрөнгүүг авч ирсэн. 2000 оны 2003 онд л. Тэгээд тэр хөрөнгүүнээс чинь миний хээр азар гарсан шүү дээ. Тэгэхээр Сэртгэр гэдэг азар гэнэ. Сэртгэрийн төл хул азар байсан. Тийм, хул азар байсан. Тэгэл
чи хээр мөрч ингээ ярих юм бол бас тэгэл хээр азартай их юм дагуулсан тийм ээ. Ер нь л бас буянтай мал шүү. Одоо манай аав ичтэй хээр мөр одоо Монголын одоо ард юм одоо хээр мөрөөр тий таньс тийм л мөр л. Жилд хамгийн дээдл нь хэдэн давхар уягаар уралдсан 2000-ад оны ихэнх үед Монгол улсад бас нэг ойрын зайн одоо тойруулгын уралдаан гэдэг юм бас хөгжөөд нэг хаврын морин уралдаанууд яг ингээд нэг тухайд маань нэг ингээл хавар ихэрт уралддаг байснаас хойш 2000-ад онд үед л яг нэг тойруулгын уралдаан гэж байхад тэнд бас их олон уралдсан мөр шүү дээ тийм ээ. Тий нөгөө тэр чи нөгөө хавар нөгөө юу яаж уралддаг гэсэн. Нөгөө мордууд чинь пенальтдаг гэсэн байхгүй. За. Тэгээд нэг эхний 9 мөр. Одоо нэг 3 уралдаа хийгээд за. Тэгээ пенальтад эхний 9 мөр 27 мөрч пенальт шигшмэл. Тэгээ пенальт нь болохоор нэг 69-ний байтай тийм. Тэгээд тэр мөр чинь эхний пенальт нь 7-т орж нэг эрхээ аваад л. За. Тэгээд тэр 70 дээр бас их хол төрүүлсэн шүү хэрмөр. Тэр чинь нөгөө бас нэг бооцоо тавьдаг байсан шүү дээ. Морины тэр чинь морин тойруулга дөнгөж яаж исэн тэгэл. Тэгсэн хэрмөр төрүүлнэ гэдэг нөгөө улсууд болохоор хэрмөрийг чинь нөгөө ойрхон зайд одоо төрүүлж барахгүй гэдэл улсууд чинь тэгсэн нэг залуу хэрмөрийг төрүүлнэ гэдээ бооцоо тавьчихсан чинь бас бооцоо хөргөссөн юм яриад шүү дээ. 2002 онд сүүлийн удаа аман үзүүдгээс хоош ер нь улсад дахиж уралдсан уу? Ер нь яаж уралж ирсэн юм бэ? Одоо хэрмөр чи 2004 онд энтсэн шүү дээ. Тий. 7 оны наадамд ч тий. Тэгэхээр 2003 онд энэ төр улсад ер нь уралдсан уу? 2003 онд уралдсан. Ерөөсөө тэгээд чи 2003 онд уралдаад нэг бас нэг ийшээ Америк дээр явцсан байж байгаа. Тэр үед нэг жоохон юутэй эдлэгээ жоохон хатагдсан. Тийм эдлэгээ тутсан. Нөгөө чин байнгын эдлэгээтэй байнгын л яад мөр чин. 2004 онд одоо Сүхбаатар аймгийн уулын Дарган сумын нутагт бол Алтан овны их тахилга гэж наадам болсон. Тэгээ яг хэрмөр бол одоо тэр наадам дээр энтсэн гэж ярьдаг байх шүү тийм ээ. Хүмүүс бас янз бүр яриад байдаг юм байлээ. Ер нь очиж явахдаа энтсэн юм уу? Уралдаж ирээд энтсэн юм. Тэнд ер нь юу болсон юм бэ? Одоо зарим хүмүүс чинь дахихмөр өхмөр хоёрын заавсар нэлийн заагүй шүү дээ гэдгийг тэр ер нь яг юу болсон юм бэ? Тэрэн дээр ч одоо би бас энэ ч үлдсэн байсан. Одоо аав тэр ярих нь бол юу яасан юм л. Цаашаа явж байгаад бүр болохоо байсан л гэсэн. За. Тийм цаашаа уралдах гэж явж байгаа л. Туугаад явж байхад нь. Тий. Тэгээд чи нөгөө дагах гэсэн чинь аавыг нөгөө бас нэг дагаж магаж болохгүй байгаа юм ааш. Тэгээд уул нь дагаа явж исэн бол болгүй яач юм бол зүгээр л байсан юм шиг л. Тэгээд уралдааныхаа замд энэ. Тий. Тэгээ очихдоо наан үлдсэн байж байгаад буцаад морь ирэхэд дахиад нийлээд бас нэг жоох явцсан юм лээ. Зөв. Тэгээ манайс нь тийм чихэн нөгөө Алтааван дээр инквери хамар цагаан гээд зэр төрүүлсэн. Залыг хол төрүүлээд бас нэг шүтлэн бас нэг төрүүлээд тэгээд нэг улсууд бас айгүй их ирчээд хэрмөрийг үзнэ гээд ирчээд байгаа юм. Шүн хүртэл яаж чадахгүй айхтар хамарч чадахгүй тэгэл байгаацсан гэж. Хэрмөрийн чинь тэгээд очихтон 4 турыг нь авцсан байдаг шиглээ гэдэг үл нэг тийм яриа байдгүйгүй юу? Тэр нь бас үний юм уу? Эсвэл тэр хамд амьдж явсаар байгаад бас нэг. Нэг юуг нь авцсан байсан гэсэн. Зүтлийн уртлыг зүтлийн буруутлыг хүлээ. Тий. Хэрмөрийн тичлэгээл тэгэл нөгөө морь мал ирсний ард дээр буцаал зөрөөд очисон чинь л ерөөсөө буруутлыг хүлээл яатсан байсан. Авцсан байсан. Тий. Тэшээд уралдаанч хүүхэд гэж нэг хүн хажууд нь байж юм аа бас. Тэрийг нөгөө юу аваа авчих юм. Эмнэлгийн тэрэг аваа. Мал эмнэлгийн тэрэг аваа авчих юм. Одоо вич томор унаад яадаг бас одоо манай тэр нэг өлгөр хонгор гээд бас нэг шүтлэн усад төрөөсөн. Тий, хонгор үрээ. Тэр хонгор ер нь хэрмөр хоёр шиг ер нь морь ер нь яг нуруунд дээр нь гараагүй. Тий. Тэр хонгор бас итгээд хурдан мал байсан шүү. 98 онд улсын нааданд шүтлэн төрөөсөн хонгор үрээ. Тэгтний хэн унжсэн бэ? Би унсан шүү. За төрөөсөн. Тий. Давхар уягаар Барин цагаан сумын том дан шиг наадам болсон тэрэнд аригдсан. Тэгс. Тэгэхэд өөрөө бас унсан уу? Үгүй ээ. Тэгэхэд чин энэ улаанаа гээд манай хамаат зэрэнд шиг тэр унсан. Тэр хоёр шиг хурдаад нуруунд гараагүй. Тий, тэр хонгор үрээч ерөөсөө бас л цөөхөн үетэй тэгэл уралдаал улсад төрүүлсэн шүү дээ. За ийхүү энэ телевизийн уран бүтээл шам толгоос та бүхэндээ бэлтгэн үзүүлдэг 100-ны хөлгүүд нэвтрүүлэг энэ хүрээд өндөрлөж байна. Бидний нэвтрүүлэгт анхаарлаа хандуулсан үзэгч та бүхэндээ баярлалаа.